Баг дээр нь бус, байхгүйд нь үзүүлж хэвшээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү улсын хэмжээнд 1992 онд 4.2, 2000 онд 5.7, 2010 онд 7.4, 2015 онд 9.8, 2018 онд 9.7, 2023 онд 923 болж жил бүр ихсэж байгаа нь бодлогын түвшинд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай ноцтой хэмжээнд хүрсэн байна. Нөгөө талаас мөн иргэд эрүүл мэндэд цаг гаргаж эмнэлэгт тогтмол үзүүлж хэвших хэрэгтэй байгаа юм. Эрэгтэйчүүд нас баралт 15 наснаас эхлэн эмэгтэйчүүдээс их болж 45 наснаас огцом нэмэгдэжээ. Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 3.3 дахин илүү байна. Харин нас баралтад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйлс нь эрүүл мэндийн асуудал болох өвчлөл 83.1%, бусад осол гэмтэл амиа хурлалтын шалтгаан нь 16.9% байна. Судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү ихсэж байгаа хамгийн том шалтгаан нь халдварт бус өвчин болгон тогтоогдсон бол зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар гэсэн хоёр өвчлөл 1995-аас хойш нас баралтын зөнхлөх шалтгаан болж байна. Зүрх судасны тогтолцооны өвчлөлтэй хүмүүсийн 58% нь эрэгтэй, 42% нь эмэгтэй. Хавдар өвчлөлтэй хүмүүсийн 55% нь эрэгтэй, 45% нь эмэгтэй байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт. Монгол улсад 3 эрэгтэй тутмын нэг нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагддаггүй байна. Амбулаторын үзлэгт бүртгэгдсэн хүмүүсийн тооноос харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага. Эрэгтэйчүүд 20 наснаас эхлэн спортч 32% нь эмнэлэгт үзүүлж байна. Үүнээс 25-аас 34 наснд эрэгтэйчүүдийн үзэлгийн бүртгэл хамгийн бага байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн ярилцлагаас эрэгтэйчүүд эмнэлэгт очих ер нь дургүй байдаг. Өвдсөн үедээ бүр хүндэрсэн хойно нь эмнэлэгт очдог. Урьдчилан сэргийлэх зорилгоор бол огт үзүүлдэггүй гэжээ. Иймээс иргэд та бүхэн жил бүрийн тэмдэглэлт өдрийн жагсаалтаа эмнэлэгт үзүүлэх өдөр заавал нэмж өөрийгөө хайрлаарай.